38 дахь удаагийн барилга экспо барилгын үзэсгэлэн ярмагт оролцож буй харилцагчдад зориулсан зөвлөмжүүдийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжүүд үзэсгэлэнд амжилттай ороход тань зайлшгүй хэрэг болно. Барилга экспо үзэсгэлэнд оролцогчдаа үзэсгэлэнгийн талбайгаа 9-р сарын 15 гаргийн 9 цагаас хүлээн авч тогтчлтын ажлаа эхлүүлэх боломжтой. Харин тогтчлтын бүх ажил 9 сарын 11-ний пүрэв гаригийн 18 цагаас өмнө бүрэн дууссан байх шаардлагатай. Үзэсгэлэнгийн өдрүүдэд 9 цагаас 18 цагийн хооронд өөрийн талбай дахь бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. Ийм сонор сэрэмжтэй хариуцлагатайгаар ажиллахыг хүсье. Үзэсгэлэнгийн өдрүүдэд нэг аж ахуйн нэгжид ногдох цахилгааны хэрэглээ 1 кВт-аас ихгүй байхыг анхаарч тоног төхөөрөмжөө нийцүүлэмэлтэн үү. Мөн өндөр хүчтэлийн цахилгаан хэрэгслийг зөв зохистой ашиглаж үзэсгэлэнгийн танхим, гадна талбайн гэрэлтүүлэг, зам талбайн хэвийн байдлыг хамгаалан стендийн бүтцэд ямар нэгэн гэмтэл учруулахгүй байхыг анхаарна. Дотор талбайд овор ихтэй болон хит хүнд тоног төхөөрөмж байршуулахыг хориглоно. Зөвшөөрөгдөх хамгийн дээд чинь нь 500 кг байхыг анхаарна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд буян тухайн ордны хашаанд зөвхөн зохион байгуулагчийн машин нэвтрэх боломжтой тул та бүхнийг хамтран ажиллахыг хүсье. Та үзэсгэлэнд оролцохын өмнө талбайн засалт болон буулгалтай холбоотой актыг зохион байгуулагчтай хамт хийж хоёр талын гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь таны оролцоог аль бие усаар батлах чухал алхам юм а. Үзэсгэлэнгийн аль бие усны нээлт 9-р сарын 12-ны 9 цагт эхлэх тул бүх оролцогчид бэлэн байгаарай. Оролцогч байгууллага нь үзэсгэлэнгийн хаалтын өдөр 20 цагт талбайгаа бүрэн чөлөөлнө. Машин орох хаалга 17 цагт нэгтнэ гэдгийг анхаарна. Ачаа барааг зөвхөн зориултын хаалгаар зөөх ба гарц хааж бусдад сайд учруулахгүй байхыг анхаарна. Зориултын бус хаалгаар ачаа зөөхийг хатан ориглоно. Түрээслэгч байгууллага нь зөвхөн өөрийн компани бараа бүтээгдэхүүнийг стенддээ байршуулж танилцуулах бөгөөд бусад компани бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үзэсгэлэнгийн дараа түрээслэгч та хог хаягдaltaгүй цэвэрхэн талбайг зохион байгуулагчид хүлээлгээ өгнө. Зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг хүндэтгэн харилцаа ойлголцож хамтран ажиллахыг хүсье. Хэрэв үйл ойлголцол үүсгэж зохион байгуулагчдыг доромжлох, биед нь халдах, талбайгаа гэрээнд заасан хугацаанд тогтжуулаагүй тохиолдолд үзэсгэлэнд оролцох эрхийг туслах боломжтой гэдгийг анхаарна. 38 дахь удаагийн барилга экспо, барилгын үзэсгэлэн ярмагт оролцож буй харилцагч та бүхэнд амжилт хүсье. 38 дахь удаагийн барилга экспо, олон улсын барилгын үзэсгэлэн ярмаг. Ерөнхий ивент тэтгэгч Agartha Residence. Ивент тэтгэгч Ecover. Maxwell Residence. Ерөнхий зохион байгуулагч барилгын маань